AWS-ийн одоо вебсайтаа домен нэртэйгээ холбоцгоё. Хатны тул эхлээд домен нэрээ AWS руу тохируулах хэрэгтэй. За, миний худалдаж авсан домен маань. За, энийг худалдаад авсан. Manage domain дээр нь DNS гэж байгаа. Энэ нь болохоор Freenome-ийн өөрсдийнх нь DNS-эн дээр юм тохируулж болно. Эсвэл name server-ыг нь custom болоод AWS руу заачиж болно гэсэн. Өнөөдөр төлөө тэрний хэсгийг тэрний тулд эхлээд root 53 дээр шинээр host zone үүсгэх хэрэгтэй. Энийний нэг давуу тал нь болохоор одоо би өөрсдийнх нь энэ Freenome-ийн DNS-ийг ашиглахгүйгээр бүх юмаа AWS дээр зохицуулж болно гэсэн үг. Нөгөө талаараа энэ дээр би хост зан үсгэхэд сарын $5 заавал төлөх ёстой болж байгаа. Би энэ нөхрийг подкаст зоныг үсгэмээр байна. Гэвэлцэг үсчлээ. Окей. За тэнгууд энэ ч надаа юм өгч байгаа NS гэсэн тайптай. Энэ болохоор миний name server-үүд гэсэн үг. Энийгээ би энэ дээр тохируулаад өгнө. Тэгэх юм бол цаашдаа Yard of Tool гэдэг нэрээр орж ирэхэд энэнийг ашиглаад хаашаа заасан байна. Тэр нөлөө очиж одоо зааж ажиллах хэрэгтэй гэсэн үг. За энийг тохируулчих. За энийг ойролцоогоор 5 минут орчмын дараа ажиллаж эхлэх байх гэж бодож байна. AWS дээрээ дахиад өөр нэг юм хийн. Тэр нь болохоор domain нэрээ холбох байгаа. За Yard of Tool гэдэг энэ нэрээ энийг жоохон хэвтэх нэр хийгээд үзье. Host zone Yard of Tool. За энэ дээр шинэ рекорд үүсгэе. Тэгэхдээ wizard-ийн сонгоч энэ нөгөө надад илүү амархнаар тайлбар юм хэлж өгч учраас за simple routing 6-7 төрөл байгаа. Айлангуур нь их үгээд би бол хамгийн энгийнээр нь зүгээр л нэр маань ийшээ заах хэрэгтэй гэдгийг тохиолж өгнө. За Yard of Tool маань AWS-ийн S3-ыг тохируулнаа. За энийг болохоор Soul-д тавьсан баг те. Тэгээд энэ байна тийм үү? Энэ лөө явнаа гэж тохируулах гэж. За энэ маань яаж байгаа гэхээр Yard of Tools-ыг email гэдэг domain хаяг руу орох юм болвол манай S3 энэ энэ хуудас руу маань ер нь шилжих хэрэгтэй гэсэн. Одоо л энэ зүгээр S3-ийн өөрийнх нь нэр үүсчихэд байгаа. Ирээдүйд энэ нэрээр ороход шууд харагдах болсон гэсэн. Одоо ажилтдаг болсон байна те.